дараагийн бичлэгтээ тавтай морил. За би өнөөдөр та бүхэндээ 8 сард чухалчлах зүйлийн тухай товчхон танилцуулъя гэж бодлоо. Яа тэгэхээр одоо 7 сарын 26-наас 8 сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилж байгаа Ryan's Gate гэж хэлж байгаа шүү дээ, тий. Арслангийн хаалганы энэ цаг хугацаа болж таарад байгаа. Тэгээд энэ хугацаанд маш их тийм энергийн нөлөө хүмүүст явагдаж байгаа гэж бодож байна. Одоо нэг мэдхэд нэг тийм давчлах мэдрэмж төрдөг ч юм уу, тайван байж чадахгүй байх мэдрэмжтэй байдаг ч юм уу. Тэг хүний сэтгэл хөдлөлийн нэг 5 мэдрэмжүүдэд бас их нөлөө гарч иж магадгүй гэж бодоод байна. Тэгээд 8 сарын 8 бол бүр онцгойлон одоо маш хүчтэй энергийн урсгалтай юм өдөр болж таарч байгаа. За тэгээд энэ өдрүүдийн энергийг хамгийн сайнаараа хэрхэн ингэж ашиглах вэ гэдэг аргын тухай бас хуваалцъя гэж бодлоо. Яад 8 сарын 8 нөгөө хүчтэй энергийн урсгалтай өдөр вэ гэхээр яг тэр өдөр Арслангийн хаалганы үд хаалга нь хамгийн ихээр нээгдэж байгаа тэр өдөр болж таарч байгаа учраас одоо энерги бол бүр ихээр нөлөөлнө гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь Сириусээс маш хүчтэй бас энерги илгээгдэж байгаа өдөр гэж байгаа мэлээ л дээ. Тэгэхээр энэ өдрүүдэд өөртөө бид нар юу хийх ёстой вэ гэхээр одоо апдейт гэдэг чинь тий өөрийгөө шинжлэх тийм зүйлийг хийхэд маш тохиромжтой энерги урсгалтай өдрүүдээ гэж байгаа учраас хэрхэн одоо өөртөө ингэж апдейт хийх боломжтой вэ гэдэг тухайс хуваалцъя гэж бодоод бичлэгээ хийж байгаа. За тэгээ нэгдүгээрт нь болохоор энэ үед танд ямар мэдрэмж төрж байна тий мэдэрч байгаа тэр мэдрэмжээрээ үйлдэл хийх. Өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжийг сайн сонсох гэсэн үг. Жишээ нь зүүн совин байж болно шүү дээ, бид нарт чинь ямар нэг байдлаар нэг мэдрэмж төрдөг дөө. За нэг ингээд хийчих юмсан ч гэдэг юм уу те, нэг би нэг ингэмээр ах юм ч гэдэг юм уу. За тийм зүйлээ чухалчилж тэрнийхээ дагуу үйлдэл хийж үзээрэй гэж байгаа. Бид нар мэдрэмжээ ингээд дараад тархиараа бодоод за энийг ч юу босон дээр ч юм уу да гэдэл те. Тэгээ мэдрэмжээ ингэж сонсож мэдэрч өгдгөө талууд юу хүмүүст маш их байдаг шүү дээ. Тэгэхээр энэ энергийн үед мэдрэмжээ илүү сонсож тэрийгээ одоо мэдрээд түүнийхээ дагуу үйлдэл хийж чадсанаар энергийг өөртөө сайнаар ашиглах боломжтой юм аа л гэдэг зүйлийг хэлээд байгаа юм билээ. За хоёрт нь болохоор ямар нэг зүйл хиймээр байна гэсэн нэг тийм хүсэл байдаг да тий бид нарт. За тэр хиймээр байна гэсэн хүсэлдээ буулт хийх хэрэггүй гэж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр за нэг юм ингээд хиймээр байдаг тийм нэг хүсэл төрдөг. Тэгтэл тэн дээрээ шалтгаан бодоод эцсийн дүндээ түндээ ингээд буугаад өгчдөг ч юм уу. Мэдээж амьдрал биднэрт одоо бууж өгөх зүйл бол зөндөө байгаа штэ. За зүгээр ингээ орхий гэдэг ч юм уу тий. Харин энэ энергийн үед болохоор өөрийнхөө сэтгэлээс ингэж сонсогдож байгаа, хийхийг хүсэж байгаа зүйлдээ маш шудраг хандаж ямар ч шалтгаан хэлэлгүйгээр одоо тэрийгэ хийж өгөх хэрэгтэй. Өөртөө хийж өгөх хэрэгтэй. За тэгхэн энергийг өөртөө зөвөр ашиглах боломжийг бас бий болгож өгнө гэж байгаа. Гуравдугаарт нь болохоор өөрийнхөө сэтгэлд шудраг байх гэсэн. Ер нь бол өөрийнхөө мэдрэмжрүү хандсан тийм төстэй зүйлүүд байгаа даа учраас та бүхэн манаас өөртөөгөө илүү ажиллах юм байна гэдгийг бас сайн бодож үзээрэй гэж бодож байна. Одоо шудраг байна гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдэг ингэхээр хэлмээр зүйл байх юм бол хилдэг ч юм уу. За тэгэх юм бол нөгөө талаас ч гэсэн ойлголцоод сэтгэлээ нээж ярилцах боломжтой ч байж магадгүй. Яа тэгэхээр энэ үед нөгөө бусад үед санаа зовоод нэрлэхэд нэг хэлдэггүй зүйлээ хэлэх ч юм уу. За тэгж чадсанараа өөрийнхөө сэтгэлийг илүү нээж өгч байгаа тийм боломж гэж бас үзэж байгаа юм билэ. Яг хуу хэлэх арга, хэлэх цаг үе гэж бас байгаа тийм ээ. Тэрийгээ сайн бодоод өөрийнхөө нэг бодож идэг зүйлийг би нэг ийм юмд ингээд идэх юм а чи нэг энийг маань ингээд юу гэж бодож юм гэдэг юм уу. Тэгэх юм бол илүү ойлголцох магадaltaй гэж байгаа байхгүй. Хүнд юм хэлэх бол одоо мэйл юм уу мессеж гэдгээс илүү ярих нь илүү ингээд дээр юм шиг санагдаад идэгин. Яагаад тэгэхээр нөгөө бичээд ингээд явуулсан юм болохоор буруу зүрх ойлголт гарах магадлал их өндөр юм шиг санагдаад идэг байхгүй юу. За тийм болохоор өөрийнхөө бодож байгаа санаж байгаа. За нэг дотроо ингээд тэгээд яваад исэн зүйлээ шударгаар ингээд за би нэг юм байгаамаа гэд гаргаж хэлэх ч юм уу, илэрхийлэх ч юм уу тийм байгаараа гэж байгаа. Ер нь бол өөрийнхөө сэтгэл зүйд маш шудраг хандах хэрэгтэй гэсэн. За дөрөвдүгээрт нь болохоор харилцаагаа эрхэмлэх хэрэгтэй гинэ. Энэ хугацаанд ер нь бол уулзсан, таарсан, шинээр танилцсан ямар ч хүнд одоо ерөөсөө ямар ч хүнтэй аль болох одоо эерэг харилцах. Дээрэс нь явах хүмүүст
аз жаргал хүсээд хаалгаа нээж өгдөг. Ирэх хүмүүсийг инээмсэглээд өгцдөг гэсэн нэг тийм утга бүхий зүйл байгаад байгаа байхгүй юу. Тийм болохоор яг тэрэн шиг те өөрт байгаа сайн муу гих одоо бүх харилцаагаа ер нь бол эрхэмлээд явахыг нь сайхан явуулаад эрхийг нь сайхан хүлээж аваад гэдэг юм уу те нэг тийм чухалчилж хандаараа гэж байгаа. Байлах хүмүүсээ байлгаад байлахгүй хүмүүсээ одоо юу гэдгийг ингээд орхих юм уу те тиймэрхүү зүйлүүдийг ер нь бол өөртөө ингэж хийж чадвал их зүгээрээ гэж байгаа. За тавт нь болохоор ухамсарын тэнцвэртэй байдал гэж хэлж байгаа. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр хүн төрөлхтөн биднэрт бас нэг яг хүн болж төрсний ухамсар байгаа шүү дээ тий. За тэнгууд та нар сонсч л ясаа одоо дээд ухамсар гэж юу нь бол яриад байгаа тий. За тэгэхээр энэ хоёр ухамсарын байдлыг маш сайн одоо тэнцвэртэй байлгах хэрэгтэй гэж байгаа. Хүн болж төрсэн тэр ухамсараараа ингээд хит юмыг тийм байх ёстой ч юм уу ийм байх ёстой. За би өстой энийг ингэж чадахгүй. Угаасаа би ийм хүн гэдэг тэр ингээд үзэл суртлаар бас хандаад ивэл юм бас хэцүү. Хитрхи их одоо нөгөө дээд ухамсар гэдэг штеп тэрийг ашиглаад юм болгоныг уучлж өршөөгөөл те ингээл байвал бас хэцүү. Тийм болохоор ерөөсөө энэ хоёр одоо ухамсарыг маш тэнцвэртэй байлгаж өгөх хэрэгтэй гэсэн тийм санаа байсан. Ямар нэг зүйлд одоо хит ингэж уучлж өршөөж хандах гэхээс илүү те хүний хувьд ийм зүйл одоо байж болох уугүй юу гэдэг юм уу. Тэм талаас нь бас нэг жоохон бодит байдлаар харна гэдэг зүйл бас их чухал. Тэгээд хит туйшрахгүй яг ингээд тэнцвэрийг нь бариад альва зүйлд хандах гэдэг бол угаасаа маш чухал санагддаг. Тийм болохоор яг энэ өөрийн одоо хүнд байдаг энэ хоёр ухамсарыг бол маш гоё тэнцвэртэй байлгаж чадах юм бол бас их зүгээрээ гэсэн маань. Үнэхээр таны орон зай, таны одоо хүсэж байгаа зүйлийг үл хүндэтгээд те ингээ болохгүй байх юм бол мэдээж одоо тэр хүнийг уучлаад ингээд байлгаад авах хэрэггүй. Уучлж өршөөж болох ч гэсэн өөрийнхөө орон зайнаас одоо ингээд орхиж гаргах ч юм уу тийм зүйлүүдийг хийж чаддаг байх ч гэдэг юм уу. Тэгээ өөртөө ингээд таагүй байхад чинь ингээд уучлаад иж болохгүй шүү дээ тий. Тийм болохоор уучлан өршөөн гэдэг ч гэсэн бас их учир жанцантай байх ёстой. За юуг уучлж өршөөх үү гэдэг ч гэсэн хүн бас өөртөө тийм зарчмыг бас бий болгосон байх ёстой. За тэгээд ямар зүйлийг бас ингээд хүлээн зөвшөөрөөд за ийм зүйл байж болно шүү дээ гэдэг ухамсараар хандаж болох уу гэдэг зүйл чинь бас маш чухал одоо тэр ухамсарын зүйл юм болов гэж би бас бодоод байдгийн. Тэгээд тэр хоёр зүйл ингээд гоё тэнцвэртэй байгаад зөрчилдөхгүй ингээд байж чадах юм бол бас их зүгээр гэж байгаа байхгүй юу. За 6-ад нь болохоор өөртөө сэтгэл тогтлол дүүрэн байх хэрэгтэй гэж байгаа. За та нарын үед ер нь тогтлол сэтгэл дүүрэн байдаг тийм зүйл юу байдаг вэ? За өөртөө юу хийж өгвөл ер нь хамгийн гоё ингэж догдолж баярлдаг вэ те? Хүмүүс бол янз бүр л байдаг бах. Гойж гангалаад за тэгээд гоё догдлоод сэтгэл дүүрэн явдаг ч хүн байж болно. За өөрийнхөө хүссэн зүйлийг ингээд аваад гоё ингээл баяр хүртэй байдаг ч байж болно те. Өөр одоо юу хийж болох вэ? Та бүхэн маань өөрсдийнхөө тэр гоё догдолдог зүйлийг бас бичээрэй гэж бодож байна. Би болохоор ер нь бол цагийг өөрийнхөө хүснээр ингээ өнгөрөөгөөд за өөртөө цаг гаргаж чадах үед үнэхээр гоё байдаг. За дээрэс нь бас янз бүрийн кофе шопуудад очиж суугаад гоё тэмдэглэл бичих энэ төр бас гоё байдаг. Тэгээд ер нь аль амралтын өдрийг дандаа тийм гоё өөртөө зориулж төлөвлөдөг. Мэдээж өөрийгөө гоёх те гоё сайхан хувц өмсөд ингээд нэг гоё гараад за тэгээ гоё стори хийгээд бичлэг хийгээд ингэх ч гэсэн бас гоё байдаг. Тийм болохоор тийм гоё догдлох хийх зүйлүүд ер нь зөндөө байдаг юм шиг санагдаад байдаг. Тэгээ та нарыг ч бас сонсомоор байна. Та нар манаас бичүүлдэгээрээ. За эдгээр зүйлүүдийг ер нь бол энэ 8 сард өөрсдөндөө автод хийхийн тулд за би нэг ийм байх юм байна да гэд ингээд өөртөө ойлгоод аваараа гэж одоо та бүхэндээ бас хүргэж байна. Дээрэс нь нэмээд хэлэхэд энэ энергийн үед хүмүүст ер нь маш их тийм юм сонгоход хэцүү тийм эргэлзээ төрөх магадлал өндөр гэж юм л да. За тийм үед ер нь яах вэ? Шийтгэхэд хэцүү зүйлүүд ингээд гарч ирэх. Тийм үед хамгийн нэгт тав тух тайтгарл гэдэг зүйлийг та тэр сонгох гээд байгаа зүйлээсээ мэдэрч гин үү гэдгээ бас бодж үзээрэй гэж байгаа. Тэр мэдрэмж төрж гин үү гэдгийг маш сайн бодож үзээрэй гэсэн байгаа. Хоёрдугаар талаараа өөрийгөө ингээд гоё сулж чөлөөтэй байлгаж өгч чадж гин үү гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө байж чадж гин үү гэсэн үг байхгүй юу? Гуравт нь болохоор хөгжилтөө тэр догдлсон гоё баяр хүртэ мэдрэмж танд төрж гин үү гэдгийг бас бодж үзээрэй. За дөрөвт нь болохоор тэр зүйлийн тухай ч юм уу те бодхороо л ингээл цаанаасаа
баярлалаа гэж хэлмээр ч юм уу. За тийм баярлах сэтгэл төрж гин үү. За тэгээд өөртөө бас буцаагаад тийм үг сонсч чадж гин үү гэдгийг бас маш сайн бодож үзчихээд сонголт хийгэрэй гэж байгаа байхгүй юу. Баярлалаа гэдэг зүйлээр сонголт хийнэ гэдэг бол маш чухал юм шиг надад санагдаад байдгийн. Ингээд өөрийн мэдлэгүүл ингээл нэг тийм баярлалаа гэдэг сэтгэл төрж гинэ гэдэг ч угаасаа тэнд маш гоё баярлах зүйл байгаа учраас бид нарт тийм баярлалаа гэдэг сэтгэл төрж байгаа шүү дээ тий. Тэгээ буцаагаад бас баярлалаа гэдэг үгийг авж гинэ гэдэг чинь маш гоё л тийм мэдрэмжүүд байгаа учраас энэ бол ерөөсөө хамгийн сонголт хийхэд best point юм болов уу гэж бодоод идгийн. Тэгээд сонголт хийхдээ хардаг тийм point байвал биччихүүлдээгээрээ. За тэгээд энэ Lionsgate-ийн энергийн үед та нартай бас нэг зүйл уриалж хэлмээр санагдаад байна. Одоо байгальд бүгдээрээ л гарч байгаа ах тий 100 болоод бүгд ингээл аял зугаалал байж байгаа ах. Тэгтээ бүгдээрээ гоё ихтлхийдээ баярлалаа гэж хэлээрэй гэж хэлмээр байна. Тэгээд би одоо Японд амьдарч байгаа болохоор байгалийн ам шиг ихтэй. Тэгээд амар тайван өдөр бүр ингээл ямар ч хэсэн амар амгалан байдагт бүр үнэхээр их баярлдаг учраас ер нь дандаа ингээд амар амгалан байдаг ихтлхийдээ баярлалаа гэж хэлдэг. Тэгээд та бүхэн манаас байгальд гараад ихтлхийдээ баярлалаа гэж бас хэлээрэй гэж уриалмаар байна. Тэгээд дэлхийн ертөнцийн энергийг өөртөө аль болох зөвөр ашиглаж өөртөө гоё автет хийж ирч хурц дээр догдлол дүүрэн байгаарай гэж та бүхэндээ бас хэлье. За тэгээд бичлэгийг маань үргэлж сонсдог, сайхан урмын үг илгээдэг, үргэлж бас намайг хүлээдэг та бүхэндээ үнэхээр их баярлалаа гэж дахин хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.